Өөрийнхөө 30 кг-ийн хасахад тусалсан жорнуудаас та нартай хуваалцъя. Ажил ихтэй яарсан, залхуурсан, ядарсан үедээ илчлэг ихтэй түргэн хоол эсвэл амттан чихэр шоколад дээдээ тийм байна гэдгийг өөрийгөө анзаараад завтай үедээ хоолнуудаа бэлдээ тавьчихдаг болсон. Эхний үедээ зөвхөн мах болон ногоотой хоол иддэг байсан. Нэг төрлийн хоолноос амар амархан иддэг болохоор аль болох олон төрлийн хэлбэр дүүрстэй олон төрлийн орцоор баяжуулж хоолнуудаа бэлтгийг хичээдэг байсан. Жишээ олгож өнөөдөр хөнхрээ махаар хэд хэдэн төрлийн котлет, бүрэнхий мах хийж үздэгэ. Амталсан махнасаа тасалж аваад доторх нь хонхоолоод аяга хэлбэртэй болгоод тавина. Дотор нь шанцын шанзаа бэлтгэхдээ помидор, мөөг ашиглаж байна. Өөр ямар ч ногоо ашиглаж болно. Махан дээр шанзаа тавиад дээр нь баг зэрэг бяцлаг тавиад орегано цацаж өгөөд нэг төрлийн махан пицца болж байгаа. Бэлдсэн хоолнуудаа хөлдөөхтөө талын түүхийгээр нь зарим нь олшууд болгоод хөлдөөдөг байсан. Болгосон мах болон котлетийг маш сайн битүүмжлээд хөлдөөх юм бол 7 хоног 1 сар хүртэл хугацаагаар хадгалж болдог. Махаа бөө амталчаад ингээд заримаар нь бүрэнхий мах котлет мөн мах руугаа байцаагээд байцаатай котлет маш гоёмжтой болдог. Жигэн жижигэ тохиромжтой. За мөн дотор нь моцарелла бяцлаг хийгээд бяцлагта бүрэнхий мах хийж болно. Ингэж бэлдсэн хоолнуудаа түүхийн ногооны салаад юм уу жигэнсэн чансан ногоогоор хачирч идэж болно. Заримдаа үлдсэн үедээ зэж хамаагүй дангаар нийцсэн ч болдог. Жин хасч турахад тусалдаг илүү олон жор авахыг хүсвэл лайк дараарай. Баярлалаа.